Сайн манай Монгол Фитнес клубын багштаас олж төлгөөн төмөр байна. За өнөөдрийн модельээр ган төмөр бит хоёр та бүхэндээ хөлний болон гуй өгзөгний дасгал хөлний бэлтгэлийн системийг ерөнхийдөө өнөөдөр хийж үзүүлэх гэж байна. За нуруу чанга, за хөлдөө мөний хэмжээтэй заа аваад хөлийн хөлмийн хэсгийг баг зэрэг гадагшаа тавьдаг. За суух үед хажуугаас нь харлаа гэхэд одоо ерөнхийдөө өвдөг урагшаагаа явж өгөхгүй, өвдөг яг байранда өгзгөө хойшоос авч өгнө шүү. За нэг. За халаалтыг ерөнхийдөө хэдэн ч тоогоор хийж болно. Болж өгвөл их тоогоор явуулсан. Эхний оролтыг за 21 удаа орчээ. За сууж авах үед энэ өгзөгний энэ доотлын суур хэсгийг өвдөгний үеэс доошоо гаргаж өгнө гэсэн үг шүү. Зөв. Бас яг ингэж доошоогоо сайн тулд сууж өгөөд нуруу чанга, нуруу отоор цээж дэшээ, толгой дэшээ. За ингэж суувал яг үндсэн суултын хамгийн хэрэгтэй засал. За халаалтыг ерөнхийдөө нэг 15-аар 2 ч юм уу 22 удаа орол зүгээр гол төмрөөрөө. За тавьчаад бас муу адил мөрөө эргүүлээд буглаг дохоошаага бүхэл зүйлээ сайн халаагадаг. 2. Халаалт хийж өгөөж ерөнхийдөө заавал дээшээ босоодох шаардлага байхгүй. Доороо жижигэн тоншоод. Зөв. За одоо 2 алдсан бол одоо өөр тохирсон жингээр баг зэрэг дээшээ нэмж өгөх ёстой. За яг ингээ өөр тохирсон жингээр 12-оор 4 удаа орол зүгээр. За 12 явъя. Эхний оролт. За энэ өвдгийг яагаад урагшаа явуулахгүй байна гэдэг нь болохоор ерөнхийдөө өвдөг урагшаа бол ерөнхийдөө нуруунд аягүй ачаал очдөг. Одоо нурууны суулт гэдэг нурууны өвчин аягүй эрсдэлтэй байдаг. Тийм учраас ерөнхийдөө өвдгийг маш сайн болж өгөл яг байранд нь урагшаа явуулахгүйгээр суул хийж гүйцэтгэл аягүй сайн байна. За тэгээд хоёр дахь юм бол өвдгийг урагшаа явуулахаар ерөнхийдөө хүн гуйны уртлын хэсэг болон дөрөв толгойд руугаас аягүй сайн орж өгдөг. Одоо хөлийг сайн сунгаж өгөх ёстой. За хөлийн өлмийн хэсгээс гараараа барь. Зөв. За тэгээд хоошоогоо сайн татаад жигээд өг. Тэгжиж саний энэ ажилласан дөрөв толгойд болон гуйны булчингууд бүх хэсэг маань ингэж аягүй сунгаж өгж байгаа. За нөгөө талдаа. За сайн болж өгөө. Сайн хойшоо татаад ажилласан булчингаа халаад сунгачна гэдэг чи аягүй хурдан томрох ерөнхийдөө шинж тэмдэг болдгоо шүү. За орё. За хоёр дахь. Нэг 2 өгзөж жоохон доош 3 4 5. За энэ дээр сууж байгаа хоорондоос амьсгалаа айгу зөв зөхстой суух ёстой. За амьсгалыг доош яахта доош буухтай ерөнхийдөө төвжиж амьсгалаа дотгошноо дээшөө босохтой амьсгалаа гаргаж өгнө шүү. За дахиад хөлөөнөг сунгачээ. За ерөнхийдөө хөлний үндсэн суулт хийж байгаа тохиолдолд за минут 30-аас за нэг 2 минут хагад ерөнхийдөө дасгал хоорондын амралтууд бол ерөнхийдөө болж байгаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За одоо сүүлийн оролцоо. Давхар үндсэн суулт хийж байгаа тохиолдолд бас ерөнхийдөө
дан ганц хөл рүү биш. Ерөнхийдөө бас хэвлэний засаг руу бас хэвлийн дайгуу ачаал очдөг байгаа. Сүүлийн уралд орчих. Нэг 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. Заавал. За хоёр дахь засал болох хөлний дөрөв толгойд болон уртлын хэсгийг одоо та бүхэнд ээж үзүүлье. За энэ хүү засаглыг хийж явах явцдаа цээжийг болж өгвөл нэг хоошо гидэгдэх шаардлагагүй. Болж өгвөл яг цэх. Болж өгвөл нуруу отгоор хийм байвал айгуусаа дөрөв толгойд руу орж өгдөг. За дэшээ явуулаа, гүйцэж явлаа. Буулгахтаа удаа. Нэг буцаалаа бүр доош гүйц тавьж болохгүй. Дэшээ явуулахдаа ерөнхийдөө тултал дэшээ гүйцэж явуулна гэсэн үг. За буулгахтаа ерөнхийдөө за болно. Яг тал яваад маш удаа. За буулгахтаа бариад ерөнхийдөө энэ засал нь дээшээ явуулахаасаа илүү ерөнхийдөө буухт дөрөв толгойд юм болч арай илүү ажиллаж байгаа. За буулгахтаа барьлаа. За энэ заслыг бас яг өөр тохирсон жингээр 12-оор 4 одоо орвол зүгээр. За ерөнхийдөө лифтний жин нас чагаа үед бол биш. Бэлтгэл хийж байгаа үед бол ерөнхийдөө энэ хөө заслыг жоохон хөнгөн дээр тавиад 20 ч юм уу 30-аас ч юм нэг оролтон дээр хийвэл зүгээр гэдгийг. За бас чирээд яг дөрөвний ажиллагаа ерөнхийдөө сонголтоо хийж өгнө. Дөрөв толгойд булч ажилласан тохиолдолд дөрөв толгойтыг маш сайн татаж өгөх ёстой. За энэ засаглын оронд бас л муу ижил. За 1 минутаас 30 секунд хооронд нь хамралт зүгээр шүү. За хоёр дахь нь. За буулгахдаа удаа 1 2. За энэ дөрөв толгойн булч айлжааг та бүхэн бас харж байгаа. Буулгахдаа удаан бариад. За энэ засаглыг хийж байгаа тохиолдолд энэ хөлийн уул хэсгийг совсвол байлгах ёстой шүү. Яг бол манайхан чи жоохон хүн дээр хийж байгаа тохиолдолд уул хэсгийг чангалчаар ерөнхийдөө хөлний шилб хэсэг рүү шилбэний булч айгу яадгийг шүрмс татах магадлал айгүй өндөр гэдгийг. Тэгэхээр ерөнхийдөө яг бид эдийн зориод байгаа дөрөв толгойд руугаа биш шилбэрээ татчихна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө энэ уул хэсэг энэ хоёр хэсгийг бол ерөнхийдөө совсвол байлгуул зүгээр шүү. За тэг энэ дээрээс бас урагшаага сууж байгаа сонголт хийчих болно. За хойшоо баг зэрэг хойшоо гэдгээд дэшээ босоо суучих. За 3 дахь оролт. За 1 2 3 4 5 6 7 8 9 буулгахтаа бариад дээшээ тулчулаа 10 11 12. За сонголтыг ерөөхдөө өөрсдөө болж болцоогоор яаж сонгосон болно. За сүүлийн оролт. 3 4 5 6 7
8 9 10 11 буулгатаа барьлаа. Сүүлэх барьчих. Дээрээ барьчих. За сайн байна. За хөлний сүүлийн цэцгэл болох 3 дахь цэцгэл. За бүгдөө энэ хүү цэцгэлээр болохоор гуйны 2 дахь гуйны арт хэсгийг үйлчлүүлээ гэж үзүүлье. За энэ хүү дасгалыг хийж байгаа тохиолдолд ерөнхийдөө заал болгоны төхөөрөмжүүд арай өөр өгдөг. За манай заалын төхөөрөмж болохоор ийм яг дөрөв толгойтойгоо ижлэх. Гэхдээ эсрэг дэш доошоо дардаг төхөөрөмж байгаа. За өөр төхөрсөн жингээр мөн адил 12-оор 4 удаа. За энэ хүү цэцгэлийг доошоо тулж явуулаад дээшээгээ барьж өгөөд буцаа доошоо. Төрөний өмнөх хийсэн дасгалынхаа ерөнхийдөө эсрэгдэл гэсэн үг. За дээшээ явахдаа ерөнхийдөө удаан барьлаа. За энэ хүү цэцгэлийг хийж байгаа тохиолдолд бас яг ижлэх хоёр хөдний уул хэсгийг ерөнхийдөө цул байлгаж өгнө. Чангаснаар басан шилбэр рүү шүрмс таталт уу шүрмс шилбэрийн хавчгаар татчихна гэсэн үг. За энэ маань болохоор яг энэ гуйны дотор талыг энэ доош ажиллуулж өгч байгаа гэсэн үг. Дээшээгээ барьлаа. Ерөнхийдөө энэ цэцгэл бол хамгийн гол цэцгэл. Ерөнхийдөө хүний хөлийг одоо өмнөх хичээл дээр ярьжсэн гарын 3 толгойт бол ерөнхийдөө гарны 70% ерөнхийдөө бүрдүүлдэг гэж ярьжсэн. Тэрнтэй мөн яг энэ хөлний ерөнхийдөө бүх массны хамгийн удаа хөгждөг булчин бол хамгийн гол хэсэг. Ерөнхийдөө хөлний 100%, 70% ажиллал бүрдүүлж идэг дангаз булчин байгаа шүү энэ цэцгэл. Тэр ерөнхийдөө энэ цэцгэлийг бас яг ажиллах айгуу сайн гүйцэтгэх ёстой. За энэ гуйны артлын хэсгийг сунгаж байгаа тохиолдолд ерөнхийдөө одоо манайх нар ярьдаг хажууч шигээ бэйс өгөх гэж ярьдаг тийм ерөнхийдөө яг тэр шиг доошоогоо хажууч нэг хөлн дээрээ суулаа. За нэг хөлөө цаашаа гэж ичих. Зөв. За тэгээд нэг хөлний доошоогоо ингэ суу. За ингэ сунгаж байна гэдэг чинь энэ үлмиг дээшээ. Зөв. Тэгжиж энэ түрүүний ажилласан энэ хүү булчингаа бүгдөө маш сайн сунгаж өгч байна гэсэн үг. Болж игэл энэ дээрээ сайн дараа доошоогоо сайн суугаад өгөх ёстой шүү. За нөгөө хөлн дээр. Зөв. За орё. За яст хоолт. За энэ цэцгэлийг хийж байгаа тохиол бас л нурууны булчингаа төгжиж өгөхгүй бол ерөнхийдөө бас нуруу айгу ачааллажтай булчин байгаа шүү. Нурууг маш сайн цэх. Зөв яг юм. Цэх нурууг бас давхар сайн чангалж өгч хийх ёстой шүү. Зөв. Тийш удаан барьлаа. За сонголтойч. За хөлний цэцгэл хийж байгаа тохиолдолд ерөнхийдөө яг л энэ дараалалаар явна гэсэн ойлголт бол байхгүй. Одоо дараачийн хөлн дээр бүгдөө эхлээд 4 толгоотоос эхлээд 2 толгоотоос эхлээд дараа нь 4 толгоот руу хамгийн сүүлд үндсэнд суултаач хийж болно. Тэр өнөртөө заавал яг өнөөдөр хичээл шиг ингэж дараалалаар хийх шаардлага байхгүй гэсэн үг шүү. Аль болох өдөр болгон хичээл дээр ерөнхийдөө энэ булчингуудаа ерөнхийдөө дандаа шин төрлийн цэцгэл хийж шин ачаалал өгч явах хэрэгтэй. Тэгжиж хүний булч айгүй урдан томорч өгдөг. 2 3 4 5 6 7 8 9 10 11 за сүүлэх 12 За орё. За сүүлэх. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 За ингээд өнөөдөр бүгдөө хөлний цэцгэл болох одоо хөлний урд хэсэг, хойд хэсэг,
одоо өгзөгний цэцгэлээ өнөөдөр гүйцэтгэлээ. За ингээд хөлн дээр ерөнхийдөө хөлний булчин ажиллаж байгаа үед бол болж өгвөл хөнгөн жингээр сайн татаад ерөнхийдөө булчингаа мэдрээд хийвэл маш зөв. Одоо ерөнхийдөө манайхан чинь болж өгвөл өндөр жинлүүд арайд байдаг. Тэр өндөр жингээр дайснаа улмаас болж нуруунд ачаал очих болон буруу суултаас буруу техникээс ерөнхийдөө айгуу тийм амархан өвчин ирдэг байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө бүгдөө боолж өгвөл булчингаа мэдрээд нээх өндрүүд арихгүйгээр хөнгөн жингээр өөр төхөрсөн жингээр л хийж гүйцэтгээрэй.